Монголын балетын урлагт өнгө нэмж бас нэгэн содон түүх болж бичигдэх бүтээл бол шинэ найруулгаар тавигдж байгаа Цөмөхөө бүжгийн жүжиг юм. Анх 1984 онд Дөөр бүжгийн Эрдмийн театрын тайзнаа Оросын бүжгийн жүжигийн нэрт найруулагч Бици Багийн найруулгаар Шилгүнжиг нэртэйгээр тоглож эхэлснээс хойш 30 орчим жил болж байна. Энэхүү монголчуудын хэдийн танил болсон бүжгийн жүжиг харин 2014 онд үзэгчдийг гайхшруулсан нь нэрнээсээ эхлэн шинжлэгдсэн байв. Монголын балетын хөгжил сангийн санаачлахаар Шилгүнжиг бүжгийн жүжиг Цөмөхөө нэртэй болж Монгол улсын гавь жүжигч Алтан уугийн найруулгаар Америкийн нэгдсэн улсын Бостон балет театрын тавилдаар Монголын үзэгчдэд хүрч эхэлснийг үзэгчид мэдгүүлжээ. Монголын бүжгийн жүжигийн түүхэнд анхдагч болох олон зүйлийг Цөмөхөө бүжгийн жүжиг хэлүүлсэн содон гавьяа юм. Жүжигийн орчинд оруулах тайсны шийдэл, бүжгийн найруулга, чамин содон, тансаг хувцас гээд олон зүйл үзэгчдийг ирэхгүй татжээ. Тэр дундаа мэрэгжлийн бүжигчдэд зэрэгцэн алтан тайснаа гарч буй хүүхдүүд Цөмөхөө бүжгийн жүжигийн гол онцлог ажээ. Өнгөрсөн жил 150 хүүхэд оролцож байсан бол энэ жил 200 болж өргөжжээ. Сонгодог урлагийн ирээдүйн үзэгчид энхүү бэлтгэгдэж байна. Оюунлаг ирээдүйн шанг татаж буй Цөмөхөө жил бүр содон шийдлийг сонгох бололтой. 2015 оны нийлд өнгөрсөн жилийнхээс шинэ найруулга, шинэ шийдлийг үзүүлснээр дахин шинэ Цөмөхөө үтсэн мэт сэтгэгдлийг өнгөрсөн жилийн үзэгчдэд тгүүлж чадлаа. Хөхөөрдөм хургамд тайз дүрэн тасралтгүй унсан цас бүжгийн жүжигийн үзэгчдийн харж байгаагүй содон найруулга 2015 оны Цөмөхөө бэлэг байв. Шинэ жил Цөмөхөөгөөр төсөөлөгддөг заншил монголчуудын сэтгэлд уягдаж Монголын балетын урлагт Цөмөхөө уламжлал тогтож байна.